Сайн мэцхан өнөөдөр за та бүхэнтэйгээ бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотоос хөтлөгч Рука мэдчилж байна. За энэ удаагийн дугаараараа та бүхнийг хаагуур аялуулах гэж байна вэ гэхээр хараад та бүхэн мэдчихэж магадгүй. Яг одоо латын урал дээр ирсэн байна. Ингээ бүгдээрээ хамтдаа татгшаа орж адал явдлаар дүүрэн өдрийг хамтдаа өнгөрөөцгөөе. За татгшаа орцгаая. За тэгэхээр татгшаа ороод ирлээ. Ямар тоглоом дээр суух вэ? Яг одоо хамгийн ихний тоглоом дээр суух чинь. Ерөнхийдөө өнөөдөр амралтын өдөр болохоор маш олон хүмүүс байна. Тэгээд латын уралд Солонгосын залуучууд тийм ээ хүүхэд багчуудын ерөнхийдөө чөлөө цаг заваа өнгөрөөдөг нэгэн том паркуудын нэг бол мөн. Тэгэхээр алин дээр суухаа би өөрөө ерөнхийдөө өндрөөс аягүй яадаг болохоор юм өндөр тоглоом дээр суухад жоохон айж гэхдээ өмнө нь суужсэн болохоор өнөөдөр бас нэг удаа суугаад үздэм билүү гэж бодож байна. Бүгдээрээ ийшээ хамтдаа яваад ямар тоглоомнууд байгааг харцгаая явцгаая. За тэгэхээр ингээд маш олон хүмүүс байгааг та нар бас харж байгаа хаа нэг тоглоом дээр суухын тулд бас нэлээд удаан очирлож таарах нь байна. Ерөнхийдөө дотоод гадаадын жуулчид маш их байна. За хүүхэд багчууд гээд маш олон хүмүүс байна. Тэгэхээр алин дээр нь сууд юм бэлээ. Одоо яг ийшээ харах юм бол манай Монгол байдаг шиг юм иргэдэг савлуур бас байна. Галзуу хулганыг бол ерөнхийдөө бүр хамгийн сүүл сууя гэж бодож байна. Миний зүүн харагдаж байгаа бол дээшээ гараа гинт доошоо ингэж буудаг банжи дроп гэдэг юм тоглоом байна. Энэ дээр сууд юм билүү. Ерөнхийдөө нэг тэр өөртөө очтой байгаа юм. За ийшээ бүгдээрээ хамтдаа явж харцгаая. Өөр гоё тоглоом байна уу тий? Энэ иргэдэг дээр суухаар бас жоохон талгаа иргмээр л юм байна. Гэтэ айгүй гоё. Гадаа айгүй халуун байгаа болохоор сайхан ингэ сэрүүцмээр гоё байж магадгүй. Ийшээгээ явж үзье. За эхлээд энэ иргэдэг дээр нэг суучих гэж бодож байна. Энэний очир нь арай гайгүй болохоор ийшээ явахаар бас зөндөө их очиртай газрууд байгаа тийм. Ийшээ хамтдаа очирлаас үзье. За тэгэхээр сая иргэдэг савлуурын дээр суугаад гараад ирлээ. Харин одоо тасан цагааны ордон руу хамтдаа орж үзцгээе. Дотор юу байгаа бол орж харцгаая.
За засан цагааны ордонд орж ирсэн чи юу бэ нэ? Засан цагаан нойрсож бүг гүнжинд дээ. Энд нь айгүй өөрхөн ингэ бичсэн байна. Хүүхдүүдээ гүнжийн төлөө хамтдаа залбирцгаая гэх тийм нойрсож бүг гүнжийг хамтдаа сэрээцгээе гэх. Таасаа одоогийн бас ингэ айгүй өөрхөн хийж өгсөн байна. Бүгдээрээ засан цагааны ордонд орж ирсэн байна. Хизээ ханхуу ирэх юм болоо. За дээшээ гарч үзсгээ дээшээ бас өөр юу байрлуулж өгсөн бол хамтдаа сонирхцгаая. Дээшээ гарыг. За засан цагааны ордны 2 давхурт гараад ирсэн байна. Энд гоё юм салхилж болохоор айгуу гоё газар байна. За ийшээ орж үзсгээ юу байна? Oh my god. Тэнд юу байна гэж бүгдээрээ хамтдаа гарцгаая. Oh my god. Хорон санаа байна. Цасангаа хурдан ханхуйн ирж сэрээгээсэ тийм ээ. Бүгдээрээ одоо дээшээгээ гарч үзцгээе. Дээр бас юу байгаа сонирхолтой санагдчихэв. За хамгийн дээдлийн давхартнаас юм гоё сөүлийг бүхэлд нь харж болох тийм ээ. Орчин үеийн цасан цагааны ордны юм гоё такт байна. Энэ тактн дээрээс сөүлийг тэр чигт нь харж болох юм байна. Гоё харагдаж байна. Манай 123 давхрын харагдаж байна. Latte World маань энэ тал руугаа бүхэлдээ харагдаж байна. Янзын гоё юм. Гэтэ одоо баг зэрэг үүлтэй байна. Бороо орох гэж гинүү яах чинь? Бороо орохгүй байх гэж найдаж байна. Ягаад гэхээр Latte World дээр ирсэн хэрэгээ гаргаж зөндөө олон тоглоом дээр тоглох хэрэгтэй шүү дээ, тийм ээ. За доошо буцгаая. Одоо өөр газар руу явцгаая. За тэгэхээр эд шидийн ертөнцөөр аялсаар байна. Түрэн Тасангоогийн ордноор зочилсон бол яг одоо би аимшигын сүнстэй байшингийн хажууд ирсэн байна. Тэгээ сүнстэй байшин руу би айдаг болохоор өөр орохыг хүсэхгүй байна. Хэрвээ та бүхэн Latte World дээр зочлох юм бол бас аимшигын зүйлээс айдаггүй бол энэ сүнстэй байшин руу бас ороод зочлоод үзээрэй. Харин одоо ийшээ тойроод үзцгээе. Latte World ерөнхийдөө маш том болохоор нэг өдөр үнэхээр хангалтгүй байдаг. Тэгэхээр ирэх болгондоо өөр газруудаар тоглоод явах нь илүү сонирхолтой байдаг. Жишээлх юм бол Latte World-ийн одоо бүтцэн гэх юм бол ерөнхийдөө дотроо маш олон тоглоомтой. Харин та нартай одоо гадаа байгаа тоглоомнуудыг танилцуулаад явж байна. За ийшээ өөр юу байна бүгдээрээ хамтдаа харцгаая. Явцгаая. Энэ галзуу болгон дээр би бас үнэхээр сууж чадахгүй. Гэхдээ та нартай яг ямар байгааг нь харуулъя. Ишээ сайн яваад бас харагдах хаа. За. Үнэхээр тийм экстрем зүйл дуртай болвол заавал Latte World дээр ирээд галзуу хуулганд сууж үзээрэй. Яг цаашаа ингээс яваад иглээ одоо наашаа ирэхээр нь бас харуулъя тий. За одоо яг гооч чинь хараарай. Oh my god. Өөрөө суугаагүй мөртлөө суусан хүмүүсийг хараад бүр ямар амар кайфтай байгааг нь бас мэдэрч байна. За одоо ийшээ ингэ явцгаа ерөнхийдөө дахиад тойроод ирж байна. Нэг сохор 3 тойрдог баха. За ийшээ явж хасцгаа бүгдээрээ. Одоо яг ирж байгааг нь харчаад цаашаа яваад өөр ямар тоглоом байгаа харъя. Оо. За одоо яг даашаа бод ирнэ. Oh my god. За бүгдээрээ явцгаая. Эндээс бас миний харуулах гэсэн нэг зүйл бол Latte World орой болохоор ямар гоё гэрлэн авч ингэж чимэглэг сэтгэлийг харуулахыг хүссэн. Бүгдээрээ хамтдаа хараарай. Ямар гоё гэрэл асаад гоё ордон шиг харагдаж байгаагаас харж байгаа ах тийм ээ. Шинэ жил болохоор бас илүү гоё чимэглэлтэй болдог. Одоо 100 байгаа болохоор бас ингэж өнгөөр гэрлэн асаад гоё чимэглэж өгсөн байна. За
Тэгшээ ороод ирлээ. Доошоо буугаад ямар гоё тоглоом байна. Харцгаая. Савлдаг зэв байна. Бас ачиг нэлээ ихтэй ах шиг байна. Яг ийм тоглоомын парк дээр ирчихээр гоё өдөржингөө тий. Бусад бүх ажлаа магтаад ингээ гоё хөгжилтэй баймаар санагдчихээн. Өглөө ирээд орой хүртэл ингээ тоглол илүү гоё юм байна. Би бол ерөөд өдөр ирсэн. Тэгээ одоо 8 9 цаг болж байна. Тэгэхээр бүгдэн дээр нь сууж амжаагүй. Нэг тоглоом дээр суугаад тэгээд ойчор ихтэй байгаа болохоор ерөөд танилцуулаад бичлэгээ хийгээд явж байна. За одоо бүгдээ ийшээ явцгаая. Саяны дад бас айгүй амар юм байна. Айгүй хүчтэй савлаад хүмүүс амар хашгираад лээ. Вау. За мэдээж Lotte World дээр ирэх юм бол заавал хийж үзэх зүйлсийн нэг бол яалтчгүй энд ингэж скейтер гулгах тийм ээ. Тэгэхээр үйл зөнгөө ингээ гулгах боломжийг олгож өгдөг. Lotte World-ийн Дэм парк бас ирээд үзэхэд үнэхээр сэтгэл ханамж дүүрэн байх болно. Скейтер ингэж хичээлдэг хүмүүсээс яг тэр бөөрийнхий дотор ингээ бэлтгэлээ хийд юм байна. Ингээ хаалт тавьсан байх шиг байна. Энгийн зүгээр гулгаж байгаа хүмүүс наад талаар нь гулгаад бас юм онцгой өдрүүд бас байд юм байна. Ингээд бэлтгэл хийж байгаа хүүхдүүдтэй зориулаад гол нь ингээ бас талбай зассан байна. За бүгдээ одоо тийшээ явж харцгаая. Юу байгаа вэ гэхээр of course морин тойруулга байгаа. Морин тойруулга дээр харж очиж гоё харцгаая. Та нар парк дээр тоглохоор хамгийн бүр дуртай тоглох дуртай тоглоом чи юу байдаг вэ? Миний хувьд бол морин тойруулган дээр суух айгу дуртай. Яагаад тэгэхээр өндрөөс айдаг ерөнхийдөө. Тийм болохоор ийм айдуухан ингэж явдаг тоглоомн дээр суух маш дуртай. Тэгээд морин тойруулганы ойчир нь хийрэх вэ харцгаая. Хэрвээ гаагүй байх юм бол бас сууя гэж бодож байна. Oh my god. Ашур бол ерөнхийдөө бас их л ах шиг байна да. Энэ тал руу ингээ яваа харцгаая. За мөн та бүхэн бас драм дээр энэ яг гардгийг мэдж байгаа ах тийм ээ. Гулгах тэр скейтнес гадна бас морин тойруулгаас гардаг. Тэгэхээр морин тойруулган дээр сууж чадах нь яах нь айгүй олон хүмүүс харагдаад байна да. Ер нь хүн ихтэй байна. Хүлээвэл хэрэг хүлээх болоо төгсгөл хүртэл намтай явцгаая. Морин дээр сууж байгаа. Одоо хөдлөх гэж байна. Ачир ихтэй байгаа болохоор яг энэ дээр суугаад өнөөдрийн бичлэгээ бас өндөрлөе гэж бодож байна. Ингээд морин дээр суусныхаа дараа уулзцгаая. Хөдлөө.
өнөөдрийн дугаараа та бүхэндээ Lotte World-аас бэлтгэн хүргэлээ. Тэгэхээр таны амралтын өдрөнд багч гэсэндээ бас үзэх сонирхолтой зүйлийг нэмж чадсан байх гэж бодож байна. Ингээд хэрвээ Солонгосоос зочилж байгаа бол заавал Lotte World-аар бас зочлоод гараарай гэж хэлмээр байна. За Lotte World-аас гадна Everland за бас олон юм дэм паркууд байдаг. Тэгэхээр та бүхэн сонгоод явж болно. Миний хувьд бол Lotte World-ыг number 1 гэж хэлж зөвлөмөр байна. Ингээд дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. Харин дараагийн бүсэлхээр юу байх бол байгаарай.